Одоо би энэ Солонгост ганцаараа гоо чи одоо 2 сонголт байгаа шүү дээ. Энэ өдөр маргааш би гараад ажил хийх үү эсвэл мөнгө авахгүй юм чи ээж руугаа залгаад мөнгө авахгүй юм чи 18-нд гадаад явах чи амар жоох яг үнэ. Амар жоох юм. Асар их дээр одоо л арай гайгүй болж байгаа. Ягаад гэх юм бол угаасаа монголчуудын яг дийлэнхийнх нь ирж байгаа зорилго угаасаа ажил хийх гэсэн бодлоо ирдэ шүү дээ. Яг амар юм одоо үед гайгүй болж байгаа. Тэрнээс яг бидрээс дээшээ үеийнхэн одоо танаа үеийнхэн бол угаасаа юм сурах. Очоод ажил хий гэсэн бод идж байгаа. Угаасаа масаараа тийм байгаа шүү дээ. За. Ясэмэцэнэ тахны мэдрэмжийг хүргэе. MSM Talk Солонгос дахь монголчуудын подкаст маань энэ удаагийн дугаараар эхлэхэд бэлэн болсон байна. Энэ удаагийн зочноор за контент бүтээгч Зэнси үеийн төлөөлөл манай ялалт ирсэн байна. Баярлалаа ялалтаа. За хүрэлцэн өрсөнд баярлалаа. За ялалтаа хоёлаа гоё сайхан чөлөөтэй ярилцаад явъя. Миний дүү хамгийн эхлээд өөрийгөө нэг гоё танилцуулчихдаггүй. За тэгье. Намайг ялт хийдэг. Одоо сүүлийн сургуулийн 3 дахь курсын оюутан, бизнесээ сурдаг. Тэгээд Солонгос төрөд нэг 4 жил болж байна. Тийм л хүн байна да. За ялалт бизнесийн чиглэлээр сурдаг мөртлөөсөө хийдэг контент нь болохоор өөрийнх нь хобби юм байна тий. Тийм. Зүгээр уран зохиолын чиглэлээр гэдэг юм болоо бодоод би чамайг бүр. Гүү зүгээр бизнес сурдаг яг нэг ном унших сонирхолтой жоохон. Тэгээд философи тал руугаа жоохон сонирхолтой болохоор тэгээд тийм ярьдیں۔ Яг шууд юм хатуу нөө философи яриад болох жоохон юу болохоор уран зохиолоор ярихаар арай жоохон хүмүүс бүрх нь арай сайн гэх юм уу. Тэгээд уран зохиолоос жоохон зүгээр миний хобби зүгээр. Тэр талаараа ярмаар байдаг юмнуудаа нийгэмдээ ярьдаг л юм байна. Ямар гоё юм бэ тий. За миний дүү чи хэдэн оны хэлээ? Насаашгүй хаа. Насаашгүй. Ер нь зэнзэн үеийн. Ер нь зэнзэн. Би жоохон насаашгүй. Жоохон тий. За тэгвэл яагаад ер нь энэ насны хүүхэд одоо ингээд бүр гүн гүнзгий утга зохиол философи руу тий ингэж орж одоо наач айгуу тийм гүн гүнзгий ороогүй шүү. Зүгээр сонирхдаг гэдэг чинь айгуу гоё таалагдж байгаа байхгүй яа. Тэгэхээр тэр болгон ялангуяа нэг эрэгтэй хүмүүс чинь ихтэй актер тэгж ном уншдаг ер нь ховорлцоод байна шүү дээ. Тэр чи айгуу гоё бас гэгээлэг ийм гоё одоо үеийн төлөөлөл болж гарч ирж байгаа. Манай залуучууд айгүй гоё юм даа гэж бодож байгаа байхгүй. Их ч нь бол чамаараа. Тэгээд ер нь Монголд байхасаа хүүхэд байхасаа ийм ном унших дадал бий болгоцсон уу? Эсвэл зүгээр одоо өөрийгөө шинээр ирэл хайж явж яснаа энэ одоо зүйлтэй одоо сонирхолтой төрөөд яасан. Ер нь яагаад ийм номонд дурлах хүсэв? Би өөрөө математик сурдаг байхгүй. Ер нь юу багада математикийн гүндгэрээ сайн ангид сурдаг байсан. Тэгээд алфавит бэлддэг байгаад сүүлд манай математикийн багш солигдоод нийгмийн ухааны багш манай ангид орсон байхгүй. Манай ангийн багш бол математикийн багш байсан. Яг олимпиадаар бэлдэж явж байгаа. Тэгээд ангийн багш өөр сургууль руу яваад тэгээд оронд нь нийгмийн ухааны багш үрж ирээд тэр үед би ингээд яг бас сонирхлоор угсаа би жоохон багасаа бие дааж өгдөөс байхгүй. Тэгээд бие дагаад өөрөө юм ингээд бие дагаад юм хийдэг. Тэгж байж байгаад шинэ нийгмийн ухааны багштай танилцаад тэр багшаас болоод жоохон түүх мөс нордог болоод тэгээд дараа нь ингээд явж байгаадаас ингээд зүгээр нэтээр ингээд өөрөө философи бич үзээд юм ингээд хайдмаж уншиж байгаа л. Тэгэл ер нь ингээд юм унших юм бол юм мэддэм байна гэдэг ойлголттой болж байгаа байхгүй. Тэгэл уншаал. Ус логик жоо хүчсэн болохоор математик суурьтай хүмүүс чинь тэгээд логик нь хүчсэн болохоор ингээд юм дараа нь ойлгоход арай хурдан ойлгодог. Тэгэхээр ингээд ном уншсан гэсэндээ ингээд яг адилхан ингээд хоёр хүн зэрэг ном бариад суугаад юм уншаа суухад нэг нарийн их ойлгодог шүү дээ. Тэгээд би арай нэг их хурдан юм хүлээж авах нарийн сайн байсан болохоор тэгээд улам чаачаа сонирхол дурлаа. Нууц шууд ямар сургууль гэсэн бэ? 10 дэх 84. 84. Оо 13 он. 13 доор бол. 12 жил сурч 84. Нэгээс 12. За тэгвэл тооны математикийн тэр бас солигдсон багш бас чамайг бас шин сонирхол руу хөтлөхөд бас айгүй гоё нөлөөсөн юм байна шүү дээ. Тэр бол яг миний хамгийн чухал манай математик багш. Яг тэр багш одоо миний амьдралын баг юм юу байхгүй. Рол модель байхгүй. Чи хэдгээр ангиасаа яг тэгэж одоо сонирхож гисэн гэсэн үг үү? Математик уу? Биш. Одоо энэ ном унших шинэ хобби баа. 9-р анги юм болов? Тэгвэл өсвөр нассан. Би ч амар тийм олон ном уншсан биш. Зүгээр яг уншихтаа нөгөө нэг хэрэгтэй юм бол олон уншсан байхгүй. Тэгээ дээрэс нөгөө өөрөө жоохон юм анхандаа бол шинжлэх ухаан руу сонирхолтой байжгаад тэгээд яг тэрнээс жоохон уйдаад гэх юм уу дандаа багада амирх методтой гэсэн болохоор арай жоохон нийгмийн ухааны юм надад арай илүү юм сонирхолтой байна да гэдэг. Өөрөө би жоохон ярих марих юм чадвар арай бас гайгүй боддог болохоор тэгээд тэр талаараа ингэ контент мэдээд тэгэл хийж байгаа. Тэрнээс бол нэг амар сүртэй юм уншаад ийм сүртэй юм ерөөсөй байхгүй. За. Гэсэн хоёул бичээ чамаг аягүй гоё мундаг гэж бодоод байгаа шүү дээ. Тэгэл жирийн нэг л хүн байгаа шүү дээ. Жирийн нэг л хүн байгаа. Сүртэй юм бол байхгүй. За яагаад ер нь Солонгос улсыг сонгоод хүрээд ирчээ? Солонгос ч яг юу талаас одоо практикал талаас гэх юм бол мэдээж Монголоос Солонгос руу ирэхэд хамгийн боломжтой улс шүү дээ. Дээрээс нь ажиллангаа бас ингээд
сургаагаа хажуу ажиллах боломжтой гэх тэр талаасаа бол нэг шалтгаан байгаа. Нөгөө талаас гэх юм бол би чи ингээд төрхөөс солонгостой угсаа холбоотой юм байхгүй. Оо тийм үү. Манай аав ээж намайг төрөхөд угсаа бүр энд байсан. Тэгээ аав төрөхөд солонгостой байсан. Ээж болохоор төрүүлчихэд нэг настай дийш ирсэн байхгүй. Тэгээ би чи багтаа тэгээ өвөө эмээ дээрээ багтаа өссөн. Тэгээд тэр хоёр яг уу намайг дундаа ингээд орохоос өмнө буцаа Монгол руу ирсэн. Одоо л Монголд байгаа л да. Тэгээ аавын талын хамаатууд дээр жоохон байхад энд ер нь байдаг байсан. Тийм болохоор ингээд ер нь за солонгос руу бараг явандаа гэсэн бодолтой байсан. Тэгээд угаасаа л ээж аваа нь тэгвэл ер нь бага насныхын дурсамжинд нь бол хол зайнаас харилцдаг байсан юм байна шүү дээ. Тийм шүү дээ. Яахаагаар л ярьдаг. Тийм байна. Тийм үед бол ингээд фэйсбુક мөг бас амар чөлөөтэй байсан юм дээ. Баяраар л нэг ярьдаг гэсэн. Тэгвэл чи үнэхээр эмээ өвдөр өссөн. Эмээ өвдөр өссөн. Эмээ өвгөө өгөхөд тэгээ бие даасан мундаг байдаг штеп эмээг өвтөө те. Ер нь хүүхэд нас нь ямар хон өнгөрсөн гэж боддөө. Хүүхэд насгаа янзтай л өнгөрсөн шүү дээ. Эмээ өвөтэйг өссөн хүүхдүүд чинь яг тэгээд дээрс нь би амар олол өссөн байхгүй юу? Эмээ өвөгийн бас ээжийн талын хамаатууд бүүндээ байдаг гэсэн. Тэгээд ер нь амар олон хүүхэдтэй олуулаад бужигналдаал өссөн. Тэр дунд яг нэг ингэж хүүхэд төрж байгаад нэг хүүхэд зогсдог айлт нэг үе байдэн шүү дээ. Дараа нэг хүүхэд төрөө тэрнээс гарах юм бол болгоомжтой хүүхэд байдэн шүү дээ. Би бас яг тийм хүүхдээс аахгүй. Тэгээд хамаатны дундаа яг хүүхдүүд дундаа би бас хамгийн том. Ер нь угаасаа жоохон ах байдалтай өссөн. Тэгээд ер нь гайгүй бие татсан байсан болохоор өөрийгөө бол нэг амар тийм хэцүү хүүхдээс гэж боддоо шүү дээ. Амар л юм байсан би ч бодсон. Амар л байсан. Гайгүй амар ер нь их амар юм шүү. Ээж аваагаа сандаг байсан биз дээ. Гүү. Тийм үү? Өшин яг ухаан ороход явцсан байсан бол санаа шүү дээ. Огт ухаан ороогүй, ээж аав гэдэг ойлголт суугаагүй үед явцсан болохоор угаасаа хорвоо дээр байхгүй мэн гэж бодоод өсөж байгаа. Тэгэхээр ч бүр амар байгаа байхгүй. Тэгээ хоёртой ээж аав нь камерын цаанд байдаг даа гэж бодоод. Юу ч нэг хүмүүс бол байх нь байгаа. Тийм, байх нь байгаа гэдэг нь мэдээд байгаа. Гэхдээ бол яг амьдрал дээр болж үзег болохоор сайн байхгүй шүү дээ. Тэгэд яг хэдэн настайд нь ээж аав хоёртойгоо олцсон гэсэн бэ? 9 мус 10 таа тийм болов. Тэгэхээр яг ухаан ороод нэг хөөрхөн төлөвлөж байгаа. Нэг тийм дунд ангид орохоос өмнө бангийн дундуур л ирсэн. За тэр үед хүлээж авч ирсэн ээж авдаа анх уулзч ирсэн гэдэг ямар байсан юм? Яг жоохон байсан болохоор сайн л. Тэгэл за ээж аваа ирчлээ гэж бодсон. Би бол нэг тийм амар нэг. Эрэгтэй хөлт болохоор нэг бол тэр мэдээ. Эрэгтэй хөлт болохоор гайгүй тий. Би өөрөө бас ядж байгаад бас миний онцлог байгаа байхгүй. Би тийм амар сүрхийн сэтгэл хөдлөл өндөртэй ингээл нэг бол хурдан уйлал, нэг бол хурдан баярлал нэг тийм хүн биш. Яг мэдээж би жоохон хүнийг мэдэрдэг, нөгөө хүнийг ямар мэдэрдэг мэддэг. Тэ өөрөө би болохоор хувийн сэтгэл хөдлөлөө бас нэг амар юм сүртэй нэг тийм сенсацтай юм шаахгүй. Ерөнхийдөө за ээж авирлаа гэх. Тэгэл манай ээж авч хамгийн гол нь өөртөө тийм гайгүй хүмүүс хөдөлмөрч тийм илүү дутуу муу зангүй. Тийм болохоор хурдан ингээд хоорондоо ингээд асууж байгаа. Болохоор гайгүй байсан. Би яагаад ингэж асуусан гэхээр яг ял нөгөө нэг одоо чи ирээд өөрөө яг солонгосыг хүрсэн дээр нь ингээд амьдраад усж байгаа чинь айгүй олон ингээд баг 22 аймаг гэрэлцэгдээд байгаа шүү дээ. Харин тийш 50 60 мянган монголчууд байна. Тэгэхээр чин зөндөө олон төрлийн амьдралын кейсүүд байгаа шүү дээ. Ер нь чиний ч гэсэн эргэн тойронд харж байгаад зарим гэр бүлэрээ байна, зарим нь яг чам шиг оюутан байна, зарим нь ээж аваас аах хол байна, зарим нь үр хүүхдээс хол байгаа хүмүүс шүү дээ. Тэгэнгүүт яг одоо нөгөө үр хүүхдээс хол байгаа хүмүүс болохоор яна миний хүүхд ямар байдаг болоо гэж боддог шүү дээ. Тийм би очих гэхээр нөгөө тэр болгон шууд очиж чаддгүй нөгөө амьдралдаа ингээд захирагдаал гэж яддаг шүү дээ. Эсвэл нөгөө хүүхдэд нь яг ямар процесс болоод байдгийг мэдгүй өнгөрчдөг шүү дээ. Тэгэхээр би чамайг яг тэр юуны бас нэгэн одоо кейс явж байна гэж олзуулах харж байгаа юм л да. Угсаа одоо энд чинь угс нэг тийм үеийн монгол хүмүүс байгаа шүү дээ. Ээж аав яг ингээд хил нэгдээ социализмын дараа хил нэгдээ тэгээ гадаад руу явах боломжтой болсон үед ингээд нэг үеэрээ баг ажиллах хүчнүүд нь гадаад руу ингээд явсан шүү дээ. Тэгээ одоо манай аавын талын хамаатчинд бүгдээ яг над чинь хүүхэд амар олон байгаа. Эмээ өвдөр үлдсэн ээж аав нь Солонгос руу Монголоос руу ч юм уу те айлын улс руу ингээд явсан хүмүүс. Тэр хүмүүс үеийн хүмүүсийн л нэг төлөвлөл байгаа байхгүй. Сайн тал нь юу вэ гэж харж байна. Ер нь байгаад хамтдаа ээж аваагаа байс яг намайг тийм хэцүү үеигээс тулцсан шүү гэж бодох тийм юм байдгүй. Байхгүй. Гайгүй өвөө эмээс азан таараа тий тэр амар азтай байхгүй. Хэрвээ би манай өвөө эмээ жоохон одоо тийм болж чадахгүй нөхдүүд байсан бол би бол хэцүү орчин төсгөр байгаа шүү дээ. Тийм биш. Манай одоо аль талын хоёр талын хамаатнууд бас нэг тодорхой хэмжээнд ийм хувь хүмүүс нь сайн хүмүүжлтэй нэг юм нийгэмтэй моралтай хүмүүс байгаад байгаа болохоор тийм нэг хорвоогийн бас нэг муу мухайг үзэж харахгүй орчинд ингээ багадаа өссөн байгаа байхгүй. Тийм орчинд өсөж байгаа болохоор би бас ингээ цаашдаа өөрийгөө бие даах хүн болж чадж байгаа. Тийм байгаагүй бол нэгт ээж аав нь байхгүй, хоёрт өвөө эмээ анхаарал тавьдгүй. Тийм байсан бол тэгэл годомжинд явж байгаа шүү дээ. Тэр энэ ч бас би нэг мундагтай биш энэ чинь Аз байгаа байхгүй.
Гайгүй ээж аав гайгүй эмээ өгөө тий. Хүмүүжил байж штэ тий. Тий өвөө эмээг хүмүүжил авч. Тэгэхээр чи ээж аав хоёр угаасаа л ардаа ямар хүнд даатгаж хүүхдээ үлдээ санаа амар байгаасаа гэдэг нэг тийм мэдрэмж угаасаа чи одоо аав болохоос мэдэрдэг л болох байна. Хамгийн хайртай хүн чинь хүүхэд штэ. Өөрөөсөө илүү хайрлах хүн. Тэгэхээр хүүхдээ найдаад үлдээх хэмжээний байна гэдэг бол өөрөөсөө илүү одоо тэр хүнд итгэж үлдээж яах гэсэн үг л харин тийм штэ. Тийм бас сонирхолтой. Сонирхолтой байна тий. Аа. Тэг яг тухайн үед тэр мэдрэмжийг нь бас хуваалцмаар санагдаад яг яаж одоо 9-10 настай үедээ одоо уулзж байхад ээж аавтайгаа хэрхэн яаж одоо би болохоор бас яг одоо чам шиг 13 настай тэр чамаас жоохон том байсан юм болов. Тэгээд тэр үед аав маань бас ингээд одоо Солонгос руу ирээ ажиллаж байгаа хооронд санаад битгэрээд их санахаараа хүн чинь ярьж тавьчихдаг. Өрхөд. Уцаар ярьж чадахгүй. Өрхөд. Ярихаараа уйлаад уу? Тий, уйлаад байдаг. Тэгээ ярмааргүй санагдаад байдаг. Тэгээ зогтожгүйгээд. Харин тийм. Тий, тиймэрхүү үеийг туулчихсан байхгүй юу миний хувьд. Тэгэхээр магадгүй бас нэг анх уулзахт нь одоо яг чиний хувьд аргагүй юм байна л да. Тэгээ төрхтөө нөгөө камерны цаанаас харсан болохоор тэгээд яг бүр жоохондоо нөгөөсөө нэг настай хүүхд чинь тэгэл зөндөл ээж гаргаж үйдэг байсан гэсэн л тээ. Тэгээ ирэхэд яг нэг юм болсон юм. Ээж бол мэдээж үйлж байгаа шүү дээ. Би бол яг нэг ер нь ээж ирсэн гэсэн ойлголттой. Гэтэ яг юм genuine одоо юм фил одоо юм мэдрэмж авах байгаа шүү дээ. Гэтэ яг тэр шинэ юу аасан гэсэн. Цог унтцаа би чи юу ор мордо шийд үзээгүй зөө баг. Гэтэ яг ээж ирээд тэр шинэ ээжтэй цог унтсан юм. Гэсэн чинь тэр орондоо шийсэн байсан тэр шинэ. Тэгээд дараа нь эмээ өвөөс ингэ ярьдаа. Тэгээд хүн чинь бас юм учиртай байд юм байна. Яг тийм л юм байна тийм ээ. Ингээд бит айгүй бол хүн чинь бас цаандаас нэг хүндээс нэг юм байгаа шүү дээ. Итгэвсэн юм байж магадгүй шүү дээ. Тэгээд ингээд анхны өдөр ээжтэйгээ уулзаад тэгээд тэр шинэ ингэ шийж байгаа байхгүй. Тэр чинцээс нэг юм гоё. Татаагаас тээ. Тийм шүү. Хүн холбоо гэдэг чинь угаасаа нэг учиртай байгаа харин. За, манай дүү ялалт маань Солонгос улсаа одоо ингээ 3-4 жил сураа явж байгаа учраас гадаадд сурч байгаа оюутны амьдрал чи 10 жилээр төгсөө шууд ирсэн үү? Тэгсэн 10 төгсөө шууд ирсэн шүү дээ. Зарим хүмүүс тэгээд байдаг шүү дээ 10 жилээр төгсөөд их сургууль сурч байгаад бакалавра ингээ гадаад сурах хэрэгтэй байдаг. Магистра юу? Тийм, магистра. Тэгэхгүй бол ингээд нөгөө нэг юу яагаад те ингээд нэг буруу зураг ингээд ээж аавынхаа хараа ялтанд байж байгаад гэнт ингээд явчихаар ингээд хүүхдүүд замаа алддаг гэл. Зарим нэг нь болохоор зүгээрээ тэр тусмаа л явах хэрэгтэй гэж байдаг. Чиний хувьд ер нь ингээд найз нөхөд үе тэнгийнхаа хүүхдүүдийг харж байхад яавал дээр гэж бодож байна яг одоо 10 жилээр төгсөөд хүүхдээ явуулах гад ээж аваадаас үзээд магадгүй те сууж байгаа бол хоёрын ярианаас яг зүгээр дотроо өөртөө бодож дүгнэхэд хүүхдээс л их хамаарна л да. Угаасаа гэхдээ 18-тай гадаад руу явна гэсэн чинь бол ер нь амар жоохноор явж байгаа гэсэн үг шүү дээ. Баргийн дундаж ер нь ихэнх маасаараа бол явах чадвар байхгүй шүү дээ. Дээрээс нь тэгээд Монголын ээж аавнаас хүүхдтэйгээ нөө нэг ойлголцох чадвар бага ч юм уу. Хүүхдэнээс өөртөө болсоогүй. Тэгээд 10 жилдээ бас амар гэрийн хорионд л байдэн шүү дээ. Ихэнх нь гарч оролдгоо одоо ингээл хорвоотой танилцахгүй тий. Ээж аав нь бараг юу гэдэг нь 0-д ороод юу хийж байгааг нь үл шалгах нь болгүй. Тэгэхээр чин тийм орчинд өссөн хүмүүс чинь гадаад руу явахаар угаас чөлөө ирэх мэдлээ тэгэл архик орно баар сав өдөр шүнгүйсэн тийм болгон тодорхой байхгүй. Тэгэд хамгийн хэцүү нь гадаад ингээд яваад анх удаа их чөлөөг мэдрээд ингээд явж явах цаг үеийн давхар өөрийнх нь ингээд бас яг одоо би хэлний бэлтээ төгсөөд яах вүлээ их сургууль таашаа орох вүлээ гэдэг цаг үеийн давхсаж байгаа байхгүй. Тэгэд гинт ингээд хорвогийн сайхныг мэдрээд арх ууж үзээд тамхи тавьж үзээд явж идэл давхар ингээд яг амьдралын нөгөө нэг явах хэвээр зам нь ингээд үргэлжлээд явж байгаа шүү дээ. Одоо би аль сургуулиар орох хэвээр үлээ. Юугаар сурах вэ? Ер нь ингээд миний энэ цалин дараа нь их сургууль төрөх илүү гэдэг энэ бүх энэ нийгмийн одоо яг том хүн болсон гэсэн үг шүү дээ. Гадаад ингээд ээж аав байхгүй. Тэр хариуцлагыг бодох хэвээр цаг хугацаанд бодохгүй явж идэл ингээд бүх ачаа гинт ирчихэж байгаа байхгүй. Гинт нэг өдөр сургуульд орох болдог. Их сургуулиас сонгоогүй байж идэл хэлний бэлтээ төгссөн. Тэгээ бүх ачаа ирээд тэгээд ингээд угаасаа л бүх юм бүтлгүүдэн шүү дээ. Бэлдээг байсан юм чинь. Тэгэл одоо юу илаад чанлал бөөн юм болж. Тэгэхээр хэцүү. Ер нь бол ихэнх нь бол нэлээд хэцүү байна. Гэхдээ яг хуу өөрөө яг чадна гэсэн бодолтой хүнд бол мэдээж боломжтой. Угаасаа хүн чадныг бол хаанч чадах болохоор тэгэхээр ер нь хүүхдээ ямар хүүхд вэ яг бие даах чадвартай юу гэдгийг сайн мэдэх хэрэгтэй байх. Тэрнээс бол ээж аав яг үндэ бол тусч чадахгүй шүү дээ. Бие даах чадвартай эсхийг нь байхын тулд эцэг хэд ер нь яг яах ёстой вэ? Одоо нөгөө ээж аав хүүхдтэйгээ одоо сайн ярилцдаг байх ёстой юу? Аль эсвэл зүгээр одоо ингээд нөгөө хүүхдтэйгээ зүгээр ингээд ерөнхий хараад ингээд явж ёстой юу? Тэ? Яа хүүхд нь одоо өөрт нь ингээд хоёр сонголт байхад бие даах чадвар гэдэг чинь ер нь хүнд чөлөөт сонголт байхад тэндээс сонголтыг яаж хийж гэнэ гэдэг шийдвэрийг гаргах ухаантай байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо юу гэдэг нь те өглөө босоод чамд ингээд хоёр сонголт байдаг гэдэг шиг те унтах эсвэл одоо юм хийх гэдэг шиг те
Энд чинь чөлөө сонголт байхгүй юу? Энэ одоо сонголтын дээр одоо би энэ Солонгост ганцаараа байгаа юм чи одоо хоёр сонголт байгаа шүү дээ. Энэ өдөр маргааш би гараад ажил хийх үү эсвэл мөнгө авахгүй юм чи ээж руугаа залгаад мөнгө авах уу? Хүм өдөр болгоно хүүхдүүд тийм хоёр сонголт байгаа шүү дээ. Тэгэхээр чин танаа хүүхд чинь өглөө босоод за би өөрийнхөө маргааш нь талхны мөнгө өөрөө олох хэрэгтэй гэсэн ухаан байгаа юу? Эсвэл за угаас надад хэцүү байгаа би гадаад байгаа ядарч байгаа ээж аваараа мөнгө авах уу гэсэн бодолтой юм. Гэдэг чинь тэгээд тэр хүүхдийн л одоо чадвар. Гэтэ ер нь хэцүү юм чинь 18 та гадаад явах чинь амар жоох яг үнэндээ. Амар жоох юм. Асар хэцүү. Тийм. За одоо ингээ яг 18 та ингээ гадаадд ирсэн сая бит хоёр ингээ яриагаас те ингээл яаж байгаа л магадгүй эргэн тойрны найз хүүхдүүд нь ч гэсэн тиймэрхүү кейсүүд бас байгаа болов эсвэл таньдаг мэддэг хүмүүстэй дам дамаа. Ямар кейсүүд? Мэд болоо миний ярих гэдэг кейс шүү дээ. Одоо би ярьж эхлэх бай. За тэгмүүд түрүү хэлсэн чинь нэг шоуд цэнгэнтэх гэж ярьсан шүү дээ. Нэг гоё чөлөөтэй байх гал те. Ингээ явж яснаа нөгөө нэг гинт ингээд нөгөө амьдрал нь давхгүй цааш гэж те. Зарим нэг нь болохоор хитрхээ ингээд нөгөө ажил хийгээд аргагүй нөгөө нэг Монголоос ингээ аваад ич чадахгүй. Амьдрал нь нөгөө нэг энэ их одоос амьдралын үртгийг биелэх боломжтой боломжгүй янз бүр байгаа шүү дээ. Тэгэнгүүт нөгөө юу би өөрөө ч гэсэн оюутан байх явцдаа яг тийм дүндэг аюу харсан байхгүй юу? Оюутан нэртэй л яваад идэв шүү дээ. Тий. Ажил хийхгүй болохгүй шүү дээ. Амьдрал нь яваад тэгэхээр хичээлээр унтаал сэрээд идэг. Яг юу сураад байгаа юм бэ гэхээр энийг бас Монголд байгаа ээж аауд маань тэр болгон бас мэддэггүй шүү дээ. Тэрийг хэлж чадахгүй бид нар тий санаан зовооч нь гэлээдэг. Тэгэхээр энэ дээр одоо яг ямар байвал болох юм бол энэ дээр юу гэж боддог вэ? Энэ дээр одоо л арай гайгүй болж байгаа. Ягаад гэх юм бол угаасаа монголчуудын яг дийлэнхийнх нь ирж байгаа зорилго угаасаа ажил хийх гэсэн бодолтой ирдэ шүү дээ. Яг амар юм одоо үед гайгүй болж байгаа. Тэрнээс яг бидрээс дээшээ үеийнхэн одоо танаа үеийнхэн бол угаасаа юм сурах. Очоод ажил хий гэсэн бод идж байгаа. Угаасаа масаараа тийм байгаа шүү дээ. Тэндээ өөртөө гэр бүлээ тэжээхийн төлөө ийш ирж байгаа шүү дээ. Одоо бол яг арай гайгүй болсон болохоорс юм сурыгээ бодоо ирж байгаа хүмүүс нь угаасаа тэртээ тэргүй юмаа сурна. Тэгэж бодоогүй ирсэн хүмүүс бол тэгэл яг хөтэ их хэсэг ажил хийж байгаа л за энд угаасаа хэцүү мэн гэж бодож байгаа шүү дээ. Тэр хүний хувийн бас өөрийнх нь одоо энэ чинь хүний хувийн амьдралын асуудал байгаа байхгүй нэг талаасаа бүр нийгмийн гэхээс илүүтэй нийгэм ярих юм бол энэ чинь Монголын улсын эдийн засгийн одоо болсон хүчтэй яг хадгалж байгаа асуудал яваад орчих шүү дээ. Тэр төвшөнд одоо хоёлоо одоо Монгол улсын боловсролын системийг ярих утгагүй болно шүү дээ. Тэр хувь хүний төвшөнд энэ асуудлыг ярих юм бол гадаад руу би юуны төлөө явж байгаа вэ гэдгийг мэдэж явж гин үгүй юу гэдэг асуудал байгаа байхгүй. Зүгээр тэнд очиод мэдээж зүгээр л ажил хийх гэсэн зорилготой үеж болно шүү дээ. Бас бүгдээрээ заавал юм сурахгүй ажил хийх гэсэн сайхан хөдөлмөрлөө тий тодорхой хэмжээнд мөнгө хураагаад яг гэсэн бодолтой хүмүүс ирж байгаа тэрийг л хийж байгаа. Тийм биш ямар нэг байдлаар Солонгост юм сураад сургууль зураад боловсрол эзэмшээд тэрүүгээрээ амьдрна гэсэн бодолтой хүмүүс ирж байгаа бол бас тэрний гадаа л явж байгаа. Тэгэл тэр хүний одоо өөрийнх нь амьдралын ямар сонголтууд байна тэр сонголтоо хийж л явж байгаа л байх л та. Тэрнээс одоо учир зүггүй одоо ажил хийж байгаа хүмүүсийг арчаагүй гэж болохгүй шүү дээ. Тэр чинь арчаагүйд ажил хийгээгүй шүү дээ. Өөрт нь байгаа нөхцөлдөө тааруулаад хүн амьдралдаа бүх чадлаараа л амьдарч байгаа шүү дээ. Тийм байдлаар тэгээд өөр өөртөө чадах зүйлээ хийгээл амьдарч байгаа. Тэр нь тэгээд нөхцөл ямар энэ тэр нөхцөлөд харуулж амьдарч байгаа. Тэгэхээр зорилгоо тодорхойл тийм. Ямар зорилгоо тэрнийхээ төлөө тэгэл явцгаах хэрэгтэй л тийм. За тэгвэл манай ялалт ер нь гэрээ хэр сандаг вэ? Одоо ингээд 3 4 жил болж байгаа хэвчээ тий. Монголоо санаал гэрлүүгээ яриад эсвэл ээж аваасаа бас ингээд ээжээ нэг одоо унааны мөнгө явуулаад таачтэй гэдэг тиймэрхүү тохиолдол байдаг байсан тохиолдол юу? Нэг ширхэгч байхгүй юу? Гайгүй шүү дээ байхгүй. Гайгүй юу? Чи тэгвэл айгүй мундаг бас биеэ даасаа хөтэй шүү тий. Тэгээ энэ дугаас бүр амар завгүй байдаг болохоор тэгээд. Ажил бол хийж үзсэн үү мэдөө? Юу чи байнга л ажиллаж байгаа шүү дээ. Би ажилгүй 7 хоног байхгүй ч надаа. Байхгүй юу тий? Амралт өдөр гэж байхгүй шүү дээ. Тэгэл ажиллагаа хараа хэлээ гэл. Тэгэхээр би харин бахаад байдаг байхгүй юу? Одоо яг та нар шиг тэгээд одоо доошоо байгаа дүүнрээрээ. Яа тэгэхээр би одоо оюутан байхдаа яг ингэж ажил хийж мэйгээл те өөрийнхөө сургалтын төлбөрийг одоо зохицуулдаг үе байсан л байж байгаа л хэл та. Гэтэ байнга байсангүй бас айгу ховор. Тэгээд 3 дугаар курсээс хойш л жоо ухаацсан юм шиг байгаа миний. Тий 3 одоо 2 дугаар курсээс юм те. Тэгэл та нар ч юм бол айгу мундаг аахгүй бүр за би сургалтынхаа төлбөрийг зохицуулж ивэл энэ амар их юм хийсэн юм шиг те. Гэтэл би ч одоо идэж уух бай хоолсоо гэдэг тэр чинь бүгд дээрээс маань одоо манай үеийн гэж ярих юм бол оюутан байхдаа энд нөгөө 10 одоо их сургуулийн бакалаврыг төгсөөг байхгүй их чинь магистр төгссөн. Тэгэхээр яг хоо Монголдаа ингээд төгссөн ингээд процессоо бодоо та нартай жишиж Монголоо төгсөхтэй тийм харин тийм. Тэгэхээр чинь шал ингээд өдөр шөншиг байгаа даа байхгүй тий. Харин тийм байхгүй. Нэг бодлын маш их юм сураад, төвчээр сураад гэж хамгийн хэцүү бүр ингээд Солонгосыг яах гад би сонгоод ирвэ гэд бүр явцчих юм билүү гэжсэн үе чамд байсан уу? Явцдаг ч юм уу гэж бодох биш. Гэтэ ер нь амар хэцүү үе бол байсан мэдээж.
Нууц шүү. тий тэр нууц юу байсан. Бас яг 100 түрүүний 2 жилийн өмнөх 100 баха. Аха. Яг 100 бас ингээд тэр үчим би контент хийхлээгүй тэгэл яг л сүүлийн сургуульд орчоод нэг удааг. Эхний жилийн төлбөрийг бол би өөрөө төлсөн аахгүй. За. Тэгчээд яг тэр 100 бас яг зунжангаа бараг 6 7 хоног тасралтгүй ажиллаад төлбөрөө олоод тэгээд давхар жоохон мөнгө үлдэх өстой тэгээд яг 7 хоног тасралтгүй ажиллаад тэгээд би ингээд зуны амралтаар угаасаа ингээд бүтэн ажилтдаг байхгүй юу? Амралтаар угаасаа ажиллаад тэгээд төлбөрөө олно шүү дээ. Эсвэл амьдрал сайдлаа олно шүү дээ. Тэгээд ингээд хичээлтэй үер чинь ингээд байнгын хичээлтэй завгүй. Тэгээд амралтын үеэр дахиад ингээд нэг ч өдөр амрахгүй ингээд ажилтай. Тэгээд бодож байгаа яг тэр 100 би ингээд ажил хийчихэд яг 7 хоног тасралтгүй ажиллаад эхэндээ бол яг хөө тэгээд явж байгаа юм. Тэгээд нэг амрахгүй ингээд амар удаан ингээд сар гараад явчихаар чинь ингээд сүүдрээ жоохон ингээд би ингээд цаанаасаа ингээд би биш би бол яг унт цэрэл ажиллаж байгаа шүү дээ. Хүн ингээд ментали жоохон ингээд ядард юм билий. Тэгээ би яг хамгийн надад хэцүү байсан юм нь болохоор тэр биений ядаргаа юм байсан юм. Би одоо дахиад ирээд их сургуульд ороод жил болж байгаа. Дахиад надад энд байх 3 4 жил байгаа. 3 жил байгаа. Тэгээ би одоо үлдсэн 3 жилийн турш яг ингээд нэг ч өдөр амрахгүй хичээлтэй үерээ ингээд ажиллаад амралтын үерээ өдөр болго ингээд ажиллаад дахиад 3 жил ингэж амьдрах юм байна гэж бодсон байхгүй би. Тэр нь надад амар юм тэлтрүүлсэн. Тэгэхээр би одоо ингээд яах ёстой юм бэ? Ингээд ажиллаад явах юм уу? За ажиллаж болно. Тэгээд инглихэд юу үлдхүүлээ гэж бодогдоод. Тэр жоохон хэцүү үе байсан. Жоохон тэлтрээ тэгээ бодоод. Гэтэ яг дараа нь би тэтгэлэг авчихсан л та сургуулсан. Тэтгэлэг авчиж байгаа болохоор адаглаад миний ажилласан мөнгө надад үлдчихэр ч юм ч утгатай байгаа байхгүй. Тэгээд тэтгэлэг аваагүй бол ер нь бас хар бараа амьдрал үргэлжлэх байсан. Язаар тэтгэлэг аваад сургуулийн төлбөрөө төлөхгүй байгаа болохоор өөрийнхөө амьдрах задлаа болох болчих байгаа байхгүй. Тэгээд тийм болохоор би бас арай жоохон надад амьдралын ачаа бураад. Тэгээд одоо ингээд арай өөртөө цаг гаргаад контент хийгээд ингээд явж байгаа байхгүй. Тэгээд тэтгэлэг аваагүй байсан бол яг би тэгэл ажиллаа хийгээл сургуульд явбал ингээд байж байгаа. Өөр ямар ч надад өөртөө гарах цаг байхгүй. Тэгвэл хамгийн эхлээд орж ирэхдээ бол 100% өөрөө сургуулийн төлбөрөө өгчөөд эхний жилээ өөрөө төлсөн. Дараагаас нь яг тэтгэлэгтэй тэнцэж орж ирсэн гэсэн үг шүү дээ, тий? Би эхний жилд тэтгэлэг яаж хөөслөхөө мэдэхгүй. Тийм үү. Жохон мэдээгүйгээс болоод. Мэдээгүйгээс болоод бүртгүүлээгүй. Тэрнээс би бол эхний жилдээ бүртгүүлсэн байсан дахиад авах байсан. Авах байсан юм байна, тий? Мэдээгүү тийм. Тэгээд дараа нь 20 дугаар жилээс яг бүртгүүлээд тэгээд одоо ингээд аваад байгаа. Чамдаа магадгүй чиний нэг одоо сунхийг үзээд давдаг, тий? Одоо яг чиний үеийнхэн дүүнер ч юм байгаад чамаас яг энэ яаж тэтгэлэг авд юм бэ хаа гэж тэгээд зөвлөгөө явуул чи одоо хуваалцах боломж болно. Тэр сургуулиас хамаард юм аа. Өөрийнхөө сургуулиас чинь ямар тэтгэлэг өгж ин тэдрийг судлаа. Дээрээс нь хувийн компаниудын тэтгэлэг байгаа Samsung. Тэгээд хамгийн гол нь тэтгэлэг авах хоол нэлээд боломжтой байт юм лээ. Ягаад гэвэл бас янз бүрийн нэг арай санхүүгийн төвшин мөвшин доогоор айлууд майлуудын зориулсан тийм гадаад төвхөд зориулсан тэтгэлгүүд солонгос ер нь нэлээд байдаг. Тэднийг яг судлаад өөрөө нэг аппликейшн явуулах чинь хамгийн ийм хүмүүсийн нэг юм татгалзаад байдаг. Ингээд тоохгүй ингээд сантард байдаг процесс нөхгүй. Одоо ингээд ийм бичиг цаасны ажлыг ингээд үзээл судлаад ингээд юм бэлдэл гэдэг чинь амар юм лайтаа шүү дээ. Хүмүүс ч яг тэр процессыг ингээд өөрөө ингээд завсгаад ерөөсөө биш ингээд хүн дээрээ хийдгүй байхгүй тийм процессыг. Яг тийхгүйгээр за би угаасаа энийг хийн гээл иймэрхүү бичиг цаасны процессыг бол заавал яаж байгаа хэрэгтэй. Адаглаад анхаарал хийж явах хэрэгтэй байхгүй. Адаглаад нөгөө нэг гэрлүүн ингээд ямар нэг одоо ингээд улсаас шуудан мод ирнэ шүү дээ. Нэг юм торгуул гарчин тий. Тэрийг хүмүүс чинь ингээд дараг нээсч үзэхгүй, сургуулаач төлөхгүй, юуны торгуул гаргаж мэдхгүй ингээд идэв шүү дээ. Тэгэхгүй ингээд өөр төр чинь ямар нэг юм бичиг цаасны ажил байвал хамгийн түрүүнд тэрийг гардаад хийх хэрэгтэй. Тэгэхгүй л ингээд хойшлоод байвал дараа нь л яагаад. Тэгэл ер нь тэтгэлэг хөөсөлдөх хэрэгтэй шүү. Заавал тэтгэлэг авах. Тэтгэлэг авахгүй бол ер нь тэгэл шүү дээ. Амьдрал бас амьдрал тоглоом биш шүү дээ. Манай ялах ер нь Монголд байхасаа яг сөүлийг сургуульд орно гэж сонгоод нааша бас сөүлийг сургууль чи ер нь Монгол хүүхэд битгий солонгос хүүхдүүд босоо өндөртэй Sky гэж яригддаг тий. Солонгосын хамгийн өндөрлөг гурван сургуулийн нэг шүү дээ. Тэгээд энэ сургуульд яаж шалгаруулалтаар яаж ордгийн ер нь чиний хувьд өөрөө угаасаа бүр сонгоод зориод ирсэн нь тий. Тий. Би уг солонгос руу явах юм бол сөүлийн сургууль руу л орно гэсэн бодолтой байсан. Тэгээд сөүлийн сургууль руугаа л бүртгүүлээ явуулсан. Тэгээд тэрэндээ л яг тэнцсэн. Хүүхдүүд чинь мэддэггүй шүү дээ өөрхий тий. Нөгөө ингээд за солонгос явчихвал одоо ямар сургууль гэсэн яг тэгэл. Тэгэл нэг дунд нь янз бүрийн нодуучлалын газруудаар орж ирээд тэгэл ингээл явчихдаг. Өөрийнх нь тухайн нөө чадвар чансаагааж бас мэддэггүй шүү дээ тий. Тэгэхээр тэрэн дээр бол ер нь бол яг юу гэж чи бас хилчмээр санагдаг нэг харамсмаар ингээд юмнууд бас
тохиолдлууд кейсүүд бас учирч ирсэн баг та тий. Зөндөө олон чадвартай чадамжтай хүмүүс мөртлөөсөө өөрийнхөө чадамжнаас одоо бүр гоё сургуульд орох боломж байхад л өөр сургуульд орсон ч яваад байхыг бас үгүй. Тэгэхээр цаг хугацаа санхүү бас явж байгаа шүү дээ тий. Одоо нэгэн тугасаал хар ажилчин болоё гэж бодоогүй л байх юм бол юм сурах гэж бодож ивэл аль болох тэгэл гайгүй сургууль руу орсон зүгээр л тий. Яг хөө миний зөвлөгөөгөр байх юм бол яг мөнгө хэрвээ хэцүү гэж бодож ивэл улсын гайгүй сургууль руу орсон дээр л тий. За. Улсын сургуулиудын төлбөр нь арай гайгүй. Үнэхээр тэтгэлэг авахгүй фейлдлээ гэж бодоход өөрөө төлөх боломжтой гэх юм. Тэгэхгүй яг Корея Янсан мансар руу орох юм бол яг үнэндээ төлбөр нь бол амар шүү дээ. Тийм байлээ өндөр гэж сонсч байсан. Юу 6 8 сая нэг семестрийн. Тийм воноо. Тэгэхээр чин Корея Янсан дээр төлбөр авахгүй бол тэгээд ер нь амьдрал дампарч байгаа зэрэг. Тэгээд би бол сүүлийн сургуульд орсондоо нэг ёсны хичээл нь хэцүү байсан гэсэндээ яг төлбөрөө өөрөө төлчихье гэвэл би ажлыг төлчих боломжтой байхгүй. Төлбөр нь хамаагүй бага сүүлийн сургууль чинь. 20,500. Нэг семестрийн 20,500 байгаа. Тийм. Тэгэхээр үнэхээр за бид тэтгэлэг аваагүй байлаа гэж бодоход бас яаж яагаад өөрөө хийчих боломжтой болохоор нэг ёсны эн чинь бас надад ингээл арай даваадлаад аваалтна. Тийм болохоор сүүлийн сургууль гэлтгүй бас өөр ийм солонгосын бас гайгүй нэр хүндтэй улсын сургуулиуд байдаг. Тэгээд тэдрийг сайн судалж байгаа л байна. Аль болох гайгүй сургууль руу орсон дээр байх. Дараа нь ажил мэж таах гэсэн дээ тий. Яг үнэ. За манай ялтын хувьд Солонгос тэгээд Солонгосын соёл болоод ер нь одоо зөндөө л сурч байгаа шүү дээ тий. Одоо солонгос хэлнээс ахуулаад. Тэгэд яг хамгийн чи амьдралаа хэрэгжүүлж байгаа одоо зүйл юуг сурсан бэ? Солонгосын соёлоос уу? Тий солонгос зам чанар соёл одоо юу ингэж бодоход тий шүү. Зөв жижигхэн жишээ хэлэхэд юм бол адаглаад юмд ойчор сурч байгаа юм. Визэн солонго Монголоос ирчээд бас монголчууд тэгэл 10 жилийн хүүхдүүд чинь ингээл хамаагүй дэггүй автобусанд ч мөнгө төлөхгүй те. Ингээл би бол багтаа Google орчдог юм шүү. Тэгэл ингээл юм нэгээд ойчрлохгүй ингээл нэг хүч байгаа юм шиг урдуур нэгээд ярьдаг те. Телевизэн багтаа тэгэл тийм л зантай хүүхд байсан. Тэгээд энэ дээрээ ингээл яг хүн рефлексээр ингээд заяа. Цаанаасаа би ингээд уцаа харж байгаад ингээд хүн ингээд ойчирж байгаа гэдэг сэтгэхгүй байхгүй. Шууд ингээд яг хаалганы уурдыг зогсдог гэсэн байхгүй. Тэгээ ингээд харсан чинь юу хүмүүс ойчирж ирсэн тэгээд ингээд хардан зогсдог. Тэгээд иймэрхүү байдлаар ийм хотын соёлд амьдрах юм соёл суралцж байгаа байхгүй. Тэгээ хотын соёлд хүмүүс яаж нэгэндээ садаа болохгүй амьдрах вэ гэдэг тийм соёлоогоо солонгос хүмүүс суралцсан. Ингээд харахад ингээд годом задгаан цэвэрхэндээ хүмүүс ингээд яг өөр өөртөөхөө л юм хийгээл ингээд явж байгаа. Нэгэндээ саагалах, лайгаалах юм байна. Тэд нар нь бол маш гоё. Тэгээ хотын соёлоо суралцсан. Нэр яг үнэ шүү те. Яг ингээд хотын соёлыг ярьсан чи ихчтэн дараагийн нэг асуулт бодогдлоо л да. Одоо солонгосын одоо яг чиний сурж байгаа Сөүлд акруу кинон дээр урьж гардаг шүү дээ. Яаж бөө юм болоод тэмцэж оруулах гал те. Чи Сөүлд акрууд л орохгүй болохгүй шүү гэж хүүхдийг багаас нь бүр бэлддэг шүү дээ бүр те. Тэгэхээр чи өөрөө Монголоос ирсэн хүүхд. За тэр нөгөө амар багасаа бэлдсэн хүүхд ингээд хоёр улсын оюутнуудын хоорондох ялгаа юу юун дээр ажиглагдчихэв. За чи юугийн энэ хүүхдүүдээс ийм юм бас суруул айгу өстой мундаг чанар биш шүү гэж харсан зүйлүүд юу вэ? Зөндөө ба штэ. Энэ за одоо гадаад хүүхдүүдийн хувьд солонгос хүүхдүүдтэй харьцуулах юм бол арай бага стандартаар орж байгаа. Тий. Бид нар яг солонгос хүүхдүүдтэй адилхан энэ улсынхаа ерөнхий боловсролын шалгалтын өгөөгүй. Тэдэртэй адилхан ийм гижүүнээр юугаар төвшнгөр ороог байхгүй. Тэгэхээр бид нар бол зөвхөн ер нь хэлний анаанууд тэгээд 10 жилийн дөнгүүд амжилтууд гэсэн нэг тиймэрхүү шалгалтуудаар орж байгаа гэсэндээ яг бод байдал дээр бидний солонгос хүүхдүүдийг харьцуулахад муу боловсролтой хүүхдүүд байхгүй. Тэгэхээр тэр хүүхдүүд багаасаа амар бэлдсэн, багаасаа энэ сургууль орохыг мөрөөдөөд ингээд бүр яалтчгүй ингээд солонгос хүүхд манай сургууль ялангуяа манай сургуулийн солонгос хүүхдүүд бол бүр элит хүүхдүүд байдаг байхгүй. Тэр юм хичээлээ яаж хийж байгаа байдал, юмд яаж хандж байгаа хичээл тийм байгаа байдал ингээд яалтчгүй ингээд тийм амар хөдөлмөрч заяа. Тэр одоо адаглал яг нэг юм презентацийг бэлтгэхэд тэр презентацийг бүр 100% төгс хийдэг. Нэг ч юм жижигхэн имийг за наад чинь бол ингээ хайчиадаа гэж хийдгүү. Бүр яг бүх имийг бүр яс хийдэг. Ямар гоё. Тэр нь амар гоё зөө. Яг үнэхээр хичээлийг бол хийн гэвэл бүр яс хийдэг байхгүй юу. Би одоо ингээд хүүхдүүдтэй ингээд нэг баг болоод юм хийж байгаа шүү дээ. Яг би ингээд зарим юм дээр болохоор за энэ минийг ингээ хаял та наа чи ингээд зүгээр өсрөл нэг амар хүн анзаарахгүй шүү дээ тий. Иймэрхүү юм дээр бүнээр цагаа урж яахан бэ гэдэг ингээд жоо ингээд гурилчих гэдэг. Зарим юм дээр энийг бол гурилчаа гэж хэлсмээр байдаг гэсэндээ яг тэр хүмүүс ингээд бүгдээрээ нэг чимийг гурилж болохгүй. Яг хийвэл тусалцсан нэг өстой гэдэг чанартай байдаг нэг ингээд ийм л сэтгэхүйтэй байж хүн юм сурд юм байна гэсэн юм төрж байгаа юм. Тийм тэрнээс одоо жишээ нь адаглал манай сургуульд нэг ч хүүхэд бие даалтыг
хуулна хүнээс авна гэсэн сэтгэхгүй байхгүй шүү дээ. Оо ямар тийм шүү дээ. Хизээч тийм бодогдохгүй. Шалгалтын дээр хуулаа гэсэн бодол хинч төрөхгүй. Тэгэхэд одоо ингээд Монголд одоо МЮС ч одоо Монголын хамгийн том сургууль шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхэд ингээд шалгалтаа ингээд хуулна. Эсвэл ингээд би даалтаа хүнээс авна ч юм уу тий. Ийм хачаа чим ярьж байгаа чинь утга байхгүй байхгүй. Тэгэхээр яг энэ сургуульд сурж байгаа нь хамгийн гоё юм тэр. Сурж байгаа хүүхдүүд нь бол бүгдээрээ амар тийм элит төвчний хүүхдүүд болохоор тэртээ цуг байхад л ингээд хичээх юм бол төрдөг байхгүй. Нэр яг хэлсэн чинь Сөүлд авах гэж чинь манай Монгол улсын их сургууль хоёр чинь ер нь бол одоо улсынхаа хоёр номер 1 сургуулиуд шүү дээ. Тэгэхээр энэ сургууль ингэж стандарт төвшин ингэж гоё мундаг байхад суралцах зүйл бас их л байгаа хта тий. Манай Монгол улс маань ингээд боловсролын юм дээр чи ингээд одоо гадаад оюутан ингээд харж байхад Тий. жоохон бахт маань яг ийм юмыг ингээд ойлголцсон байсан бол бид нар үдэд ингэх байсан бах та. Эсвэл одоо ингээд манай их сургуулиудад яг ийм юм зааж байгаа болов найзуудад маань гэл тий. Тэгж хардаг өнцгөө. Дүн гоохмох гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Зүгээр яг хамгийн гол нь мэдээж аль дэлхийн хаанд заяа их сургууль ер нь зааж байгаа энэ концепт нь нэг шүү дээ. Дэлхийн мэдлэг чинь нэг шүү дээ. Нэг л мэдлэг зааж байгаа шүү дээ. Хамгийн гол нь тэр мэдлэгийг хулигдаж авч болдгоо маа гэсэн сэтгэхгүй байх хэрэгтэй байхгүй юу? Яг энэ тодорхой юмыг би сурж ижил энийг сурна. Хүн эрдэм мэдлэгийг хулигдаж болохгүй. Тэгээд тэр дүнгийг мөнгөний нөгөөд гаргасан гэсэндээ эсвэл багштайгаа найзын дундаа гаргасан гэсэндээ эцсийн дүндээ тэр юмыг би сураагүй гэдэг ойлголт байх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй ингээд юм сурах гэдэг ойлголтыг ийм зүгээр дипломны мөнгө харилцаанд оруулчихаар чинь энэ ч утгагүй болчих واخ. Тэгэхээр тийм юм байхгүй болохоор энэ яг юм сурах юм бол сурнаа л гэсэн ийм концепттэй их сургууль байгаа болохоор тэр нэг гоё л да. Гой бүр юм бахархмаар дээрэс нь бүр ингээд манай юуг нь бахархмаар гэж тэгэхээр ялтаар бахархаж байна. Гэтэ дүү өгөөрөө бахархаас илүүтэйгээр энэ улсын сургалтын системээр нь тэр хүүхдүүдээр нь багтаж байгаа тийм. Эн чинь бүр ингээд болохгүй шүү. Одоо ингээд нөгөө нэг бүр хуйлаа яаж дээдэлдэг улс илээ. Тэгэхээр бүхэл юм нь ерөөсөө ийм л байх ёстой л ийм л байх ёстой. Харин тийм байхгүй, харин тийм. Тэрнээс одоо чиний ярьсан чи жижигхэн презентацийг хүртэл би ингэчмээр байсан юм. Ингэж сууж байгаа гэдэг чинь цаашаа бүх юмыг яг тэгж хийж байгаа гэсэн үг шүү. Харин яг тийм байхгүй. Тэр нь бүр үнэхээр бахархгүй шүү дээ. Тим хүмүүсийг л тэгэл бүр зүүлж хийж штэ. Тэр чинь дэлхийн одоо иргэн бүр бэлтгэж чинь манай Монгол улс хэдэн жилийн дараа энэ рүү хүрэх бол чиний одоо бодлоор? Миний бодлоор гэхдээ яг хүрийг ивэл үндэл амархан л та. Тэгээ хүрий гэдэг нь амархан гэсэндээ тэр хүрэх нөгөө нэг процесс нэгс байхгүй юу? Тэрэн дээр ч одоо ингээл яриад чинь яг үнэхээр улс төрийн нөхцөл байдал хамаарна шүү дээ. Улс төр яг улсынхаа төлөө юм хийж гинүү гэдэг асуудал яриад эхэлж байгаа байхгүй юу? Үнэхээр яг одоо бодоод санаар бодоход гинт нэг өдөр маргааш ёо. Гинт маргааш Монгол ямар ч авилгагүй, ямар ч юм одоо муу хүмгүй тийм төгс юм улс төрчөдтэй тийм нийгэм бүчих юм бол энэ бол үнэхээр амархан заяа. Хоёр л 10 жилийн өсрөл 10 жилийн асуудал. Тэгэхээр яг тэр процесс руу хүрэх нь хэцүү байгаа. Тэгэхээр мэдээ яг миний би жоохон эргээр боддtiin. Монгол бол угаасаа гайгүй болох нь тодорхой. Гайгүй болохгүй бол угаасаа тэгэл сүрэн штэ. Тэр гайгүй босгол байх. Тэр үе миний хувийн бодол гэх юм бол яг энэ 1990 оны сүүлээр төрсэн хүмүүс тэгээ 2000 оны ихээр төрсэн хүмүүсийн яг эд хийж бүтээх цаг үед Монгол хөгжих байх гэж боддیں۔ Тэр нэг юм бол одоо миний бодлоор нэг 20 жилийн дараа. 20 жилийн дараа гэхэд яг Монгол нэг цэцэг зам руугаа орох байх. Тэр үед орохгүй бол ер нь тэгээд угаасаа хүрнэ. Дампан. Тэгээд ямар ч авралахгүй. За. Одоо хоёул чиний контентын яриад оръё. За. За, контентаа ер нь яг яагаад хийж эхлэе гэж бодоод энэ контентыг одоо тий эхэлсэн бэ? Ер нь контентыг хэр удаж байгаа бэ? За нэг жил гарсан болж байгаа юм лөө. Тэгээ би яг анх хийж эхлээд бол нэг жил гарсан болж байгаа. 2025 оны дундуур эхэллээ. Тэгээ анх хийж ирсэн зорилго бол угаасаа би зөв шударга хэлэхэд шударга угаасаа тодорхой шүү дээ. Контент хийж байгаа бүх хүний зорилго алдартай болох. Фолловертэй болох, нэрээ нийт таниулах, нүрээ нийт таниулах. Тэгээ би зөв угаасаа бизнес сурж байгаа. Хааштай би Монголд амьдрна. Тэгэхээр Монголд амьдрахад надад нэгт би гадаадд сурж байгаа болохоор надад танилын хүрээ байхгүй. Монголд би нэтворкинг байхгүй болж байгаа шүү дээ. Тийм болохоор би тэрийг ямар нэг байдлаар өөртөө үүсгэх ёстой. Тийм болохоор ингэж сошиалд өөрийгөө таниулах гэсэн зорилгоор контент хийж эхэлсэн. Эхэндээ би юу яадаг байсан юм? Таад үзээ мэдгүй байх. Эхэндээ би жоохон тийм нийгмийн болж чадахгүй сэдвүүдээр тийм мим хийдэг гэсэн аахгүй. За. Инэдмийн гэх юм цаашаа жоохон инэдмийн гэхдээ эмгэнэлтэй тийм dark мим хийдэг байсан аахгүй. Ер нь одоо ч ихэнх юм байхгүй болчихж байгаа. Анх би амар хурц сэдвүүдээр хийдэг байсан. Тэгээд жоохон мим тиймэрхүү мим хийдэг байж байгаа. Тэгээд сүүл рүүгээ 10,000 хүртэл би мим хийдэг гэсэн аахгүй. 10,000-аас хойшоо дунд нь би ясна 6 сар нөгөө нэг
ажил мэдлэгээд завгүй болоод тэгээд Канадаа болоод тэгээд сүүлд сая 3 сараас буцаад яг дахиад орж ирсэн. Гэтэ угаасаа би яг төлөвлөсөн байсан бүх юм төлөвлөнөд байгаа юм байхгүй. Эхэндээ би угаасаа тодорхой хэмжээнд шууд ингээд юм харж хүмүүс үзэхгүй шүү дээ. Тэгээд эхэндээ ингээд зүгээр амархан хяналт авахар тиймэрхүү төрлийн контент тэгээд нэг гяс юм богинохон тийм мемнүүд хийдэг байж хагаад сүүл рүүгээ одоо болохоор яг өөрийнхөө анх боддог байсан. Цаашдаа ер нь юм хийндэ гэсэн төрлөгийн сэдв рүү одоо л орж байгаа байхгүй. Бүр нэлийн дээрээс угаасаа явандаа угаасаа би юм хийндэ гэсэн бодолтой байсан. Тэгээд яг тэрнийгээ дагуул явж байгаа. За нэгдүгээр яг хүмүүс танигдахаас гадна чиний хийж байгаа контент чиний зорилготой байгаа юм шүү дээ. Чи энэ зорилгоо одоо яг чи өөрөө хөксөдсөн юм руу орсон гэж ярьж байна тий. Тэгэхээр энийгээрээ яг хүмүүс юу хэлхийг хүсдэг юм? Одоо ингээд хүнийг ямар хүнд моралтай хүн бэ гэж хэлэх юм бол нэгт би өөрийнхөө төлөө хийж байгаа гэсэн дээ. Миний хийж байгаа юм дахиад бусад хүмүүст ямар нэг байдлаар сайн сайхантай холбогдчихвол ингээд бүр тэр чинь гоё юм болж байгаа байхгүй. Учир зүггүй зөвхөн ингээд надад л хамаатай. Хинт нийгэмд ямар ч одоо ийм үр бүтээлгүй юм их юм бол надад бол тэр бол нэг утга учиртай биш. Тэр миний хийж байгаа юм дахиад тодорхой хэмжээнд нийгэмд ийм утга учиртай юм нэгдэж байгаа бол тэр нь гоё. Тэр миний хүргэж байгаа зорилго бэлтгэнүүдийн цаад санаа гэх юм уу? Ер нь миний ярьдаг юмнууд гэх юм бол дандаа л яг нийтэд нэгдсэн ийм юмны ойлголтод хүрэхийг бүсдэг байхгүй. Тэгэхгүй одоо Монгол нэм тэнэг үгээд байхгүй ингээд өөрийн бодлоо өөртөө зүгээд. Тэр бол ерөөсөө утгагүй, тийм байж болохгүй, хязгаарч тийм байж болохгүй. Тэгээ өөрийн бодол хязгаарч өөртөө зүг байж болохгүй. Чиний бодол буруу байж болно. Эсвэл хоёулаа буруу ярьж болно. Тэр буруу нэг зөв рүү нэгтгэгдээд нийтээрээ нэг юм зөв, нийтээрээ нэг юм нэгдсэн ойлголттой болох хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй одоо ингээд шударгаас ярихад миний боддог шударгаас өөр, таны боддог шударгаас өөр байх юм бол хоёулаа зөвшөлдөд нэг аална. Тийм байж болохгүй. Тэгээ нийтээрээ ямар нэг сэдвүүдээр сургууль мужийн сэдвүүдээр юм сортгооны сэдвүүдээр нэг юм бодолтой байх хэрэгтэй байхгүй. Тэгээ би ер нь нийтийг хийхдээ ер нь намайг үздэг хүмүүс миний бичгийг үзээд тодорхой нэг ойлголтын дээр нэгдсэн ийм ойлголттой болоод тэр нэгтээ мэдээд зөв байх хэрэгтэй. Тийм. Хамгийн гол нь миний ярьж байгаа бичлэгнүүд ердөөсөө миний хувийн мэдрэмж биш байдаг байхгүй да. Тэгээ би зүгээр л гинт өглөө босч ирээл өөрөө бодоол нэг юм ярьж байгаа биш. Миний ярьж байгаа юмны цаана дандаа аль дээр хэдэн зуун жилийн өмнө хүмүүс ярьсан, хэдэн 10 жилийн өмнө хүмүүс яриад ном бичсэн тэр бүх ойлголтуудыг би өөрөө уншаад, судлаад тэгээд дараа нь өөрийнхөө үгээр хэлж байгаа. Тийм болохоор тийм ер нь л нийтийг тийм одоо яг одоо яг нэг сүртэй хэлэхэд жоохон соён гэгэрэл рүү хүрэх тийм юм хүсэлтэй гэх юм уу. Монгол руу ер нь 3-4 жилийн хугацаанд хэмжээний байж байхдаа очижсэн юм байна. Нэг л очсон юм. Нэг л очсон уу? Хэдэн жилийн дараа очижсэн? Одоо би 94 жил болж байгаа гэхээр чинь 92 жилийн дараа нэг очсон. Тэгээд дунд нь очсон. Дунд нь яг очсон. Тэгээд Монголоо харсан чи ямар санагдчихсан? Гоё л байсан. Гоё байсан. Гоё байсан. Гоё яхасаа гадна хүмүүс чинь тэгээд идэв штэ. Гадаад дэсэн хүмүүс чинь нэг юм соёл цэцэг царайлаад, гадаад нэг тийм хэв шинж яагаал гэж нэг монголчууд маань тэгээд идэв штэ. Манай Монгол өөр шүү гэж үгэлээд идэв штэ. Тэгэхээр яг гадаад тэгж байдаг монголчууд бол өөр шүү гэж яриад идэв штэ тий. Тэгэхээр тэрэн дээр очиод яг тийм соёлын ялгаач гэх юм уу, эсвэл нэг юм харьцуултын мэдрэмж ч гэдэг юм уу, тийм буужсэн уу? Соёлын ялгаа гэсэн. Яг би ч нэг уусаа яваад нэг 2 жил дараа бас ярьж байгаа шүү дээ. Нэг амар тийм төсөөлөлөө л удаан хугацаа өнгөрөөгөө. Гэхдээ харагдсан юм их юм бол ер нь ингээд одоо Монгол хөгжихгүй л яг хിവэрэл байгаад байдаг юм байна гэсэн бодолд ирсэн. Яг хамгийн түрүүнд би очиод эхний өдрөө хончоод өглөө буцаад яах ингээд буцаад нөгөө нэг гэрээсээ автобусны бодлоор явдаг гэсэн яг замаараа хуучны замаараа явж байгаа шүү дээ. Тэгэхэд тэр тоглоом хэлбэр байсан аахгүй нэг хүүхдийн. Тэгэхээр тэр ингээд тоглоом хэлбэрийнх нь гинжин ингээд зарцсан. Хоёр жоохон хөхөж зөө. Хоёр жоохон охин хийд багангийн юм уу, цэрлэгийн юм уу хоёр охин. Хооронд ингээд тэр гинжин ингээд барьсан хоорондоо ингээд ярьжсэн аахгүй. Энэ ингээд өмнө нь ингээд савлуур байсан гэсэн гээд. Тэгээ би тэрийг сонсоо бүр ингээд маам апаа бүр ингээд тасарчул яана. Би тасарчаа гэсэн. Ямар юу дүүжин байхгүй зүгээр гинж аахгүй. Тэрийг хараад ингээд өмнө нь ингээд гинж байсан чи. Өмнө нь энэ ингээд гинж чи ингээд савлуур байсан байлээ гэд хоорондоо ингээд жоохон ярьж байгаа. Тэгтэл би ингээд харчаад за өөр хэдөө бодоо. Тэгээд дараа нь би нэг хүүхд дүүнэрээ дагуулаа нэг парк орсон. Тэгээд яг Монголын парк надад амар юм биш бараг өрөвдмөө санагдсан. Тэр байгаа өнгө үзэмж халтайсан. Тэр Монголын одоо парк чинь одоо Монголд байгаа ганцхан парк шүү дээ юм. Одоо юм тий тоглоом тийм газар нэг юм хүмүүсийн амрах талбай тий. Тэр байгаа талбайныхын тэр тоглоомнуудынх нь байж байгаа царай зүгээр тэрийг ихэд угаачч болтгүй юм уу тий халтайсан юмнууд байгаа байхгүй да. Гачин юм надад амар халтар санагдаад ингээд ямар муухай өнгө үзэмжгүй юм бэ нэг тийм муухай нэг шороонд дарагдсан. Юм энэ тэр ажиллаж байгаа хүмүүс нь ядаж юм хувцаа ингээд жоох угаагаад өмсчлөлтөө. Тэгээ мэдхгүй амар тийм жоохон өнгө үзэмжгүй л жоохон онцгой яасан л та.
Яг тэгж ингэж ялгаж чамд мэдрэмж буугаад байна тий. Бул энэ чинь ингээд өнгө яг цэвэрхэн цэвэр биш ялгаа байгаа байхгүй шууд харагдахад. Тэгээд заган цэвэрхэн биш яриа л чадсан. Тэр магадгүй нөө цаг агаар гэж хүмүүс тэгэж яриад байдгаас илүүтэйгээр би шамтай санал нэг байна. Энд чинь болохоор нөгөө нэг ажил хийгээд анх ярьжсэн чинь манай нөгөө үйлдвэрийн даргамаа өөрөө ингээд нөгөө өмөр ороод ажиллаад байдаг. Дарга нь ажиллаад байхаар ажилчид нь нөгөө сандраад ажиллаад байдаг. Манай монголччин болохоор нөгөө даргыг тоглоод байгаа болохоор ажилчид нь тэрийг нэг хийхгүй. Тэгэхээр нөгөө нэг ажлынхаа хувцас нь халтар байгаа нь тэгээл нөгөө жоохон залхуурдуу байгаа. Тэр дээр манай бас нэг ярьжсэн байхгүй юу? Манай авчаандээс зөндөө олон жил ажиллаж байгаа Монгол авсан байгаа шүү дээ. Тэгээ энд ажил хийж байгаад бас яг Солонгост яг ажил яаж хийдэг вэ гэдэг тэр имийг сурцсан байгаа хүн байгаа шүү дээ. Тэгээд Монголд очиод тэгээд Монгол үйлдвэрт ингээд ажиллаа үзсэн чинь ажиллаа дуусчаад өөрийнхөө хэрэгэлсэн талбайгаа цэвэрлэдэг хүн байхгүй. Хог үлдсэн бол тэгэл бүгдээрээ ингээд ажиллаа тараал гараа явчихдаг зөө. Тийм. Тэгэхээр чин тэр чинь ингээд наад цаханд ажиллах тийм юм сураагүй хүмүүс байгаа байхгүй. Энд чинь соёл шүү дээ. Ажлын байран дээр соёл авахгүй. Тийм юм суралцаагүй л байна. Тэгээд тэгэхээр чин нэг юмыг юм яс хийдэг гэсэн тийм сэтгэлгээл байхгүй юм л та. Жохон тэрийгээ сайжруулж болох гээд байна тий. Тэрийг тийм тэгээд олон жилнараа сайжруулах л та. Яг манай нөгөө чи сайн анзаарсан бол ер нь манай подкастын нэр маань ч гэсэн MSM Talk гэдэг. Тэгээд энэ ямар учиртай гэхээр Mongolian Super Mom, Mongolian Superman гэсэн утгатай. Яа гоё. Тийм. Тэгээд би чамаас дараагийнхаа асуулт юу гэж асуух чагаа гэхээр одоо мэдээж ялтан маань ингээд хүний амьдралын хувь тавилангаар нэг сайхан бүсгүйтэй уулзраад тий гэр бүл болоод тэгээд болох бах. Тэгэхээр чи ер нь эрэгтэй хүн яг ямар их хүн байгаасаа гэж бодд. Ер нь Mongolian Superman ямар байх хэвтэй. Чиний бодлоор Mongolian Supermom бас эсэргээрээ тий ямар байх хэвтэй гэж чи ирээдүйн их нэртэй цензуурт гэдэг вэ? Бодд байгаа зү ер нь бол. Бага. Яг одоо энэ дэрэг Mongolian Super гэж байгаа шүү дээ. Тийм яг чиний хувьд. Тийм. Супер хэрвээ зөв universally одоо нийтээр яг аав хүн ямар байх хэвтэй гэдэг нэг ойлголтоос байгаа. Дээрэс нь яг Монгол аав ямар байх гэдэг ингээд тусна байгаа шүү дээ. За би хэрвээ яг өөр дээрээ яг Монгол аав би өөрөө бас жоохон тийм консерватив хүн байхгүй. Жоохон тийм уламжлалт сэтгэлтэй юм уу? Яг тийм жоохон үнцгий хүн байхгүй. Тэгэхээр яг миний хувьд яг Монгол аав ямар байх вэ гэдэг ингээд бодоо үзэх юм бол мэдээж тэр одоо гэр бүлийн авч явах тэр наацхийн ухаанууд байх хэрэгтэй шүү дээ. Хүүхдүүдээ яаж харьцах те. Дээрээс нь жоохон хүүхдүүдээ бас жоохон Монгол ахуйтай жоохон ойрхон байх хэрэгтэй юм бол гэж боддیں۔ Миний хувьд адаглаад нэг Монгол эр хүний чаддаг нэг чадварууд байдаг шүү дээ. Одоо ингээ урд ингээд нэг хонь тавьчих юм бол би одоо гаргаж чадахгүй шүү дээ. Одоо би. Тэгээ би бол тэрийг сурах хэрэгтэй гэж боддог байхгүй. Мэдээж би мөнгөний төлөөд бол тэр хоньыг л авчаад нь бах юм. Гэхдээ ягаад чинь тэр хоньыг ингээд яадаг тэр ухаанд тэр одоо Монголын уламжлалт тийм одоо амьдралын experience юм чад скил ч тэр чинь нэг орсны тэрийг би тийм сурах тийм юм би сурах гэж боддог байхгүй. Тэгэхээр яг Монгол үндэснийхээ уламжлалуудыг бол тодорхой хэмжээнд суралцах хэрэгтэй. Дээрэс нь яг эр хүнийхээ хувьд эцэг хүнийхээ хувьд заавал боловсралтай л байх хэрэгтэй. Ухаантай л байх хэрэгтэй. Тийм. Хүүхдтэй зааж байгаа бүх юм чинь зүгээр нэг өөрийнхөө ингээл нэг юм мэдрэмжээрээ чи юм бай, тийм бай гэсэн тийм ярихгүйгээр айлуулах тийм хүний ухаан л өгч хэрэгтэй л доо. Тэгэл боловсралтай хүмүүс ч юм бол тэгэл ямар ч үед сайн л байна шүү дээ. Тэгэхээр тэгэл хүн шиг хүн л байх хэрэгтэй тий. За гоё ахуйгаа мэдэрдэг. Тэгээ боловсралтай ирээдүйн болно гэж боддог юм байна шүү дээ тий. За тэгвэл эсэргээр айгүй урт асуулт асуудал дөрвөлчлөр одоо эмэгтэй хүний хувьд бол бас би яс тийм жоохон консерватив тал руугаа эмэгтэй хүнд дурт хатагддаг. Тэгэхгүй одоо ингээд хитрхи work culture дийдэгдсэн тий. Тэгэл амар их юм феминизм ярьдаг, гендеризм ярьдаг тий. Хитрхи тийм юм байвал надад жоохон утгагүй. Бас Монголын нийгэмд чинь яг тийм амар юм нийтийн сүрхийн барууны орнууд чинь нийгмийн асуудалтай орн биш байхгүй монголчууд. Тийм бас тийм их сүртэй юм байхгүй. Тэгэхээр би ямар юм татах юм бол ямар ч гэсэн хүүхд тайртай байх хэрэгтэй. Хүүхд төрүүлэх хүсэлтэй байх хэрэгтэй. Одоо нэг хотод чинь яг хүүхд төрүүлэх мөрлөх гэдэг болцсон байлээ. Тийм үү тий. Ер нь нийтээрээ тийм болцсон. Хүүхд төрүүлэх сонирхолгүй болцсон. Хүүхдээр баг яах юм ах юм гээд ганцаараа сайхан амьдрын тий. Тэгээ би бол манай эхнэр бол хүүхд төрүүлэх хэрэгтэй. Төрүүлэх хэвээр. Тий. Биш төрөл ятаж байгаа. Угаас төрүүлэхийг хүсдэг хүнтэй байсан. Тийм шүү дээ тий. Хүүхдэд хайртай. Тэгээ дээрэс нь бас жоохон тийм монголчуу нэг монгол нэг сүүшиг эмэгтэй хүмүүс байдаг да. Одоо манай энэ хамаатны эмэгтэй хүмүүс манай ээж мэж яг жоохон тийм монгол яг тийм идеал эмэгтэй хүмүүс байдаг шүү дээ. Тийм хүмүүс эмэгтэй байхгүй. Тийм өрөвч нэн сэтгэлтэй. Яг юм өрөвхтэй сайн боддог. Иргэн тойрны хамаатнуудаас ингэж яах вэ боддог тий. Нэг жижигхэн деталь дээр үлддэг хүн ирэхэд
хүн ирэхэд тултан дайл цалаа гаргадаг тийм. Юу гэдэг нь Монгол эмэгтэй хүний зан чанарууд байдаг та. Тим зан чанарууд байх хэрэгтэй. Тийм. Тэгэл мэдээж тэгэл бусад одоо тийм хүмүүжлтэй, ёс суртахуунтай тиймнүүд нь бүрдсэн тиймэрхүү байвал гоё доо. Бас тодорхой хэмжээс нэг боловсролтой л явал сайхан. Бас мэдээж шилтгэл байх тий. За ялцлаа маш баярлалаа. Тэгээ одоо би бас нэг жижиг гарын мэд дуусгал болоогүй шүү зөө. За дуус цагаараа хараад явах л. Подкастын болохоор бас ингээд нөгөө ивент зэгчийн гарын бэлгийг бас гардуулах гэж байна. Тэгээд ер нь бол нөгөө Солонгост ирээд бас даатгалын талаар нэлээд бас мэдлэг мэдээлэл бол авч ирсэн. Миний хувьд ялц маань даатгал ер нь байдгүй. За тэгэхээр залуу ийм гоё одоо бас төврөн бодолтой хүсэл зорилготой хүн байгаа чинь Солонгос улс бол даатгалын системээр бол Монгол улсыг бодвол бүр дэлхийд ингээд бүр Монгол битгий хэл дэлхийдээ өрсөлддөг юм улс байгаа. Тэгэхээр ийм даатгалын системүүдийг бас нэлээд сайн судлаараа олон төрлийн даатгал байдгийн нэг нь AIA гэдэг. Одоо AI гэдэгтэй жоохон тустаагаас тий. За энэ болохоор бүр глобал даатгал байгаа. Долларын одоо хадгаламж эдгээр үүсгдэг. Бүх одоо санхүүгийн үйлчлэг юм уу тий? Санхүү болоод бүр айгүй гоё юм билээ эдгээр нөгөө эрүүл мэндийн маань бүх юмыг даатгах байгаа. Тэрийг даатгахдаа миний би эргээд тэрийг тэтгэврийн одоо хадгаламжгээ буцааж авч болдог бас. Эрүүл мэндийн даатгал төлж байгаа дөө. Гоё ягаад тэгэхээр айгүй нэг тийм нэг сумаар олон төрлийн давуу талыг эзэж болох тий айгүй олон төрлийн ашигтай юм байлээ. Тэгэхээр даатгал бол ер нь бол ингээд одоо бараг аягаа хүртэл даатгуулах хэмжээний л байгаа шүү дээ тий. Машин тэрэг авт байр одоо ерөөсө бүх юмыг нүд шүүд хамаа гэж ерөөсө тэгэхээр энэ одоо олон төрлийн ийм даатгал гэдэг ийм гоё компани бас хамтран ажилладаг юм аа. За өстой баярлалаа. За энэ болохоор манай подкастын одоо бас манай нэрийн дэлгүүр MSM Store гэдээ байгаа. Тэгээд хамгийн гол нь эрүүл байх хэрэгтэй. Чамд бас ашигтай бактери. За өстой баярлалаа. Өчөөшөө. За өстой баярлалаа. Ирээдүйн бас боловсролтой бас ингэж гоё одоо дэлхийн иргэн одоо бэлтгэгдээд төрүүлсэн ээж аав дэлхийн иргэн одоо шүү дээ. Тэгээд яг магадгүй миний дүү бол одоо Монголын гоё ингээ хөгжүүлэх Монголын гоё одоо боловсон хүчин гэж бодвол чиний одоо хойч үечин бол бас дэлхийн л иргэн болно шүү дээ. Тэр бол одоо гарцаа байхгүй үнэн байхгүй юу? За тэгээ манай нэг уламжлал байгаа. Нилийн ингээд одоо утга уран зохиол ярьдаг бас философийн талаар мэдлэг олгодог контент одоо бүтээгч манай одоо тий ялалт маань подкастын маань нэг жижигхэн одоо яг одоо уламжлалыг биелүүлэхийг жижигхэн даалгавар өгөх гэдэг байна. Тэр нь юу гэхээр урлагийн ямар нэгэн одоо чи мэдлэгээ төвшүүлэх ёстой юм. Урлагийн мэдлэгээ. Тий, урлагтай холбоотой. За урлагийн хүмүүс юм уу? Үгүй чи урлагийн ямар нэгэн төрлөөс бүжиг байж болно, шүлэг байж болно, дуу байж болно. Аль эсвэл магадгүй чи өөрөө контент бүтээгч юм чинь өөрийнхөө гоё одоо тэр ишлүүдээс ч юм уу те хийжсэн контентуудаас аль нэг нь гоё одоо нөгөө энийг л би хүмүүст гоё хэлмээр байдаг юм а гэж боддог. Тэр одоо философийн ишлүүд байдаг юм уу? Одоо би сайн мэдэхгүй л байна л та. Тэгэхээр ямар нэгэн чиний өөрийн бусад хүмүүс ялалтыг ингэж одоо ялалт нэг юм одоос нэг ондоо өнгө төрхтэй өөрийн гэсэн одоо бас ийм өнгө төрх одоо юугаар хүмүүс харагдаж явж байгаа шүү дээ. Тэгэхээр яг чи өөрийнхөө өнгө төрхөөр өөрийнхөө одоо дуу хоолойгоор ямар мэдлэгээ төвшүүлж болох вэ? Наа чи бодоогүй болохоор толгомдож байна гэхгүй. За бодъё л та. За дуу дуусах нь одоо хайшин тий. Шүлэг маш болно. Эсвэл ичлэл хэлэхээс нэг одоо чи урлагийн тал руу орох юм. Шүлэг яг би мэддэг шүлэгч байгаа л та. За тэгвэл шүлгийн уушиг гоё биш үү тий. За яг чонмын би бичлэгээр хийжсэн. Чонмын нэг шүлгийн нэг жоох хэсгэж авчи. За. Ичмэр биж. За чонмын яг шүлгээс жоох авчихсан юм. Сэргэлэн цав явахад хажуулаа өртөл дуулна сэтгэл эмнэлээд ирэхээр гитар хүртэл уйлна өнгөтэй үдтэй явахын цагт бусдын ихнэрч дараа нь өвдөд зовхын цагт бурхан хүртэл зүгтаана. За баярлалаа. За баярлалаа. Маш баярлалаа. За ялтаа макро их чинь чамаас асуугаагүй өнгөрөөцсөн. Чи би яг өөрийнхөө үеийн залуучуудад эсвэл би Солонгост байгаа монголчууд ах эгч нартай тий нэг иймэрхүү юм хэлхийг хүсээд байдаг юм аа ингэдэг байгаасай гэж боддгийн гэж дотроо бас боддог зүйл байвал. Дотроо боддог зүйл үү? Тий. Ажлын төлбөр дээр зөндөө олон ажил хийгээл явж байгаа ах эгч нартайгаа зөндөө л таарч ирсэн баг тий. Эсвэл одоо ингээд ижилхэн одоо оюутан найз нөхдөд бас байгаа шүү дээ. Тэгээд чи яг ингэчээсэ гэдэг нэг юм дотроо бодоод нэг юм ингээд бас хэлж болцохгүй зүйлүүд байдаг. Нэг юм агшин нь таарал би хэлнэ дээ гэж бодоо явж байдаг.
Тэгвэл яг шууд орж иж байгаа юм бол Солонгосыг бүр амар юм хэцүү юм өстой тамийн одоо үхтлээ ажиллаад явдаг газар шиг бодоод тийм хүмүүс нь хүртэл амар муухай гэл тийм. Солонгос хүмүүсэгтэй монголчууд нэг тийм цом муугаар яриад байх шүү гэдэг юм. Минь надад тэгэхээр тэр яг өөрийнх нь нөгөө нэг таарсан хүмүүс л тийм байгаа байхгүй юу? Бодоо үзэх юм бол одоо монголчууд чинь ингээл дахнар чинь тийм ирээл хамгийн хэцүү хүн нөхцөлтэй газар хамгийн хэцүү дээрээс нь өөртөө хэлж мэдэхгүй орчинд ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр чин тэр ямар төрлийн хүмүүстэй тааран тодорхой шүү дээ. Бас нэг адилхан амар хараа ил насаараа хийцэн бас нэг солонгосын нэг юм хэцүүхэн ажил шинээртэй тааралд нь шүү дээ. Тэр хүмүүсээрээ бүхэл бүтэн улсыг ингээд бодоод байгаа байхгүй. Солонгос хүмүүс юм амиа оцсон, хувиа хичээсэн юм муухай гэл тий. Яг тэр бол жоохон өрөөсгөл ойлголт л доо. Тэг хүн ер нь өөрөө ямар орчинтэй, ямар газар уулзсан тэр хүмүүстэйгээ л тааралдж байгаа шүү дээ. Тийм болохоор яг дүүнэр юм үнэр арай залуу хүмүүс солонгос ирээд ажиллаж байгаа бол аль болох өөртөө үнэхээр ажлыг сэтгэлээсээ хийгээд үнэхээр яг байгаа орчиндөө өөрийнхөө амьдралдаа яг сэтгэлээсээ юм сайхан юм өөдрөг байх юм бол эргээд чиний ажлын байран дээр таарж байгаа хүмүүс хүртэл сайн хүмүүс л таарна. Чи тэр хүмүүстэйгээ сайхан тултал нь гоё хоорондоо харилцаатай байгаад одоо нэг газар би энэ газар нэг 7 хоног ажиллаад хаяна гэсэн сэтгэхүйтэй байж болохгүй байхгүй. Нэг уулж байгаа хүнтэйгээ дахиж хизээс таарахгүй байсан гэсэндээ тэр хүнтэй уулзсан бол тултал нь хүн шиг л харьцах хэрэгтэй. Тийм байх юм бол эргэн тойронд уулзсан бүх хүмүүс нь гэсэндээ чамд сайн хүмүүс таарлтана. Тэгээ чиний сайн хүмүүс таарлах юм бол чиний амьдралд сайхан байна шүү дээ. Би бас нэг талаараа өөрийгөө бас азтай гэж боддیں۔ Энэ дээрээ би ажил хийхэд хизээч би цалингаа өөртөө үзээгүй, хизээч надтай манай одоо ажиллаж байгаа тэр захирлууд нь тий намайг одоо муухай харьцаал ингээл дээрлгээл тий хараал хэлээл юг хэлээл хөөе шибаал гэж орилол тий. Тийм юм би хизээч солонгос дээр нэг шудаа туулж үзээгүй. Нэг талаасаа тэр сайн хүмүүстэй таарсан байна. Нөгөө талаасаа би тэр хүмүүстэй тэр хэмжээнд Елшими хийж байгаа болохоор тэр хүмүүс надтай тийм харилцаа үүсэж байгаа шүү дээ. Адаглаад ингээл ажил дуусгаж зөө. Нэг хүнд нэг газар нэг сар ажиллаа гарлаа. 2 сар ажиллаа гарлаа. Тэгэхэд сүүлийнхээ өдрөө би тэр юу өгдөг байхгүй нэг жижиг юм жимс мэмс бариад өгдөг байхгүй. За ингээд танаад ингээд сайхан ажиллаа. Тодорхой хэмжээнд ажиллаад баярлаа. Хоорондоо ингээд гоё байлаа. Баярлаа гэд ингээд явдаг байхгүй. Тэгэхээр чинь ингээд ямиг гоё машиггээ эхлүүлээд машиггээ дуусгах хэрэгтэй байхгүй да. Тэгэх юм бол гоё. Тийм тэгжиж ер нь тэгэл өөртөө байгаа эрен тойрон таарсан хүмүүстэй гоё өөрөө нэг гоё л байвал тэгэл амьдрал чинь гоё шүү. Солонгос хүмүүс бол тийм хогийн хүмүүс биш ээ. Тийм гоё хүмүүс зөндөө байгаа. Гоё хүмүүстэй нь уулзах хэрэгтэй шүү л гэж хэлье. Ямар гоё үг лээ. За дүүдээ бас маш их бүх одоо судлах хөдөлмөр болоод тий контентийнх нь ажилт нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. Чиний зам дарандаа гоё дардан байгаасаа гэж бас ерөө За сайхан өрөөлөө нь ерөөл батар шиг. Тий ерөөл батар шиг ирсэн бас маш их баярлалаа. Бүр холоос зориод ирсэн байгаа. За тэгээд өнөөдөр бид хоёртой хамт эхнээс нь дууснаас нь үзэгч та бүгдээ маш их баярлалаа. Тэгээд бид хоёрын ярианаас та ганцхан зүйлийг одоо таалагдаад тэр зүйлээ амьдралдаа хэрэгжүүлж байвал өнөөдрийн бид хоёрын ярилцлагын хамгийн гол зорилго тэр байсан юм шүү гэж хэлэх байна. Тэгээд MSM Talk дараагийн дугаараар уулзлаа. Түр баярлалаа. Баяртай манайхаа. Баяртай.